Баяцхан загварын хорхотнуудаа өөрийн стилийн имижтэй анхаарал хандуулдаг. Мөн стилээ өөрчлөх хүсэж хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа аль ч насны эрэгтэй эмэгтэйчүүд наашаа анхаарал хандуулаарай. Хувцас загварын талаарх мэдлэгээ жаахан өөрчлөлцгээе. Үргэлжлүүлээд боохо шиг стилээс эрс ялгаатай нэгэн трендийг ярих гэж байна. За, ерөнхийдөө 1980-ад оны загвар гэхээр танд хамгийн түрүүнд юу төсөөлөгддөг вэ? Тухайн 10 жилийн хамгийн танигдсан хэм маяг болох polka dot буюу цэгэнхэ. Энэ улиралд болвол Moschino, Caroline Herrera, Acne Studios бас Valentino зэрэг брэндүүдийн шоунд голлох байр суурийг энэхүү хэн эзэлсэн байдаг. За мөн өдөр тутмын загварт ч маш их харагддаг болсон тул иймэрхүү төрлийн айтмыг бид энэ улиралд заавал авах хэрэгтэй гэж бодож байна. Яагаад гэхээр polka dot нь олон төрлийн стилээр ашиглагдах боломжтой. За жишээлбэл классик, vintage, retro стил, за мөн романтик гэх мэтчлэн стилүүд дээр polka dot маань заавал авч явагддаг. За би бас өөрөө загварын судалгаа хийж байхдаа polka dot хэдийг ингээд хувцснуудыг ажиглаж хагаад одоо хурим найрын улирал эхлэн шүү дээ тийм ээ. Хуримд уригдсан бол за эсвэл төрсөн өдөрт уригдсан бол маш дэгчэн сонголт байх болно гэж бас бодогдсон. За зөвхөн ингээд блоус эсвэл юбкэн дээр ч юм уу ороод ахаас илүүтэйгээр энэ улиралд түлхүү бикини усны хувцсууд дээр нэлээд гарч ирж байна. За мэдээж тийшээ аялахаар болвол polka dotтэй усны хувцс өмсвөл нэлээд цаг үедээ таарсан загварын мэдрэмжтэй нэгэн болж харагдах боломжтой ах нэ. Жил болгоны хавар цууны улиралд зайлшгүй дахин гарч ирдэг бас нэгэн хэ болвол мэдээж цэцгэн хэ. За энэ улиралд илүү vintage, за мөн ханын цаасан дээрх принт шиг хэм маягтайгаар дахин гарч ирж байна. Ловигийн мэдээлэлд бол яг л цэцгэнд төөрсөн ирвэхэ гэдэг шиг ёстой цэцэг дүүрэнлийн цуглуулгыг танилцуулсан. За онцлог зүйл нь юу байсан бэ гэхлээр цэцгийн хээг ашиглаад энгийн нэгэн романтик тиймэрхүү өнгө айсыг өгөхийг хүссэнгүү илүү casual буюу сарвчтай малгай мөн sneakers-ыг платтай хослуулж өгснөөрөө их онцлог болж байна. 2025 онд Pantone буюу өнгөний институтээс гаргасан гол өнгө бол Mocha Mousse буюу бидний хийж санснаар шоколадан бор өнгийг онцолж байгаа. За энэ өнгө нь бол өдөр тутмын загвараас офисын ажилтнуудын хувцас хүртэл ерөөсөө айгүй дэгжин мөн 50 мэдрэмжийг зэрэг төрүүлж чаддаг өнгө гэдгээрээ даваа талтай. Max Maraгийн коллекцид асан Mocha Mousse өнгийг айгүй тансаг амар амгалан байдлаар илэрхийлсэн байсан. За хэрвээ таны хувьд бор өнгө нь хавар болон зуны дулааны улиралд ерхий хүнд уйдгартай санагдаж байгаа бол та илүү цайвар бор, за эсвэл карамел өнгө, бэж зэрэг өнгөнүүдтэй. За цаашлаад хаки өнгөтэй хүртэл хослуулахыг санал болгож байна. За ерөнхийдөө ажиглаад байхад энэ удаагийн загварын одоо шоунаас тийм ээ харахад Mocha Mousse өнгө нь бол ямар ч стилийн суур өнгө болж өгч чадчихээн. За бас зөөлөн мэдрэмжтэй дэгжин өнгөний тэнцвэрийг хүртэл хадгалж өнгөдөг олон талын давуу талтай ийм өнгө байна гэж харж байна. За зөвхөн Mocha Mousse өнгө л энэ жилийн гол тренд гэж үү? Мэдээж үгүй. Энэ жилийн гол тренд өнгөнүүдийн дунд пастел өнгө буюу өнгөний буурсан хувилбар бол маш тренд болж ирж байна. За ямар өнгө багтж ийн вэ гэхээр ногоон, синхэр, за шар, ягаан зэрэг буурсан өнгөнүүд багтж байна. Пастел өнгөнүүд нь өнгөрсөн улиралд ч туслах маягаар поинтоор орж исэн бол энэ удаа бүр гадуур хувцсан дээр хүртэл зөөлөн өнгөөр тодорч гарч ирж байна. За Gucci болон Chloe зэрэг брэндүүд дээр пастел өнгөний гадуур хувцас олноор харагдсанаас харахад аргагүй энэ жилийн гол онцлог өнгө бол яалтчгүй пастел өнгө юм байна гэж харж байна. За тэгвэл загварын тайзнаас буугаад өдөр тутмын хувцалт нэрээ яаж пастел өнгөийг оруулж ирэх вэ? Бас пастел өнгөийг ямар өнгөтэй хослуулах вэ? Ерөнхийдөө энэ олон төрлийн өнгөнүүд байдаг боловч энэхүү бууралтай өнгө нь бусад өнгөтэй хослуулна гэдэг нь тийм ч хэлбэр байдаггүй. За тэгвэл хүмүүс боддог штэ хар өнгийн хувцас ямар ч өнгөтэй хослоно гэж боддог. Хэрвээ та пастел өнгийн ямар нэгэн хувцсыг шууд л хар өнгөн дээр өмсөж байгаа бол анхаарах хэрэгтэй. Энэ хоёр өнгийг хооронд нь холбож өгөх хэрэгтэй. Жишээлбэл бид нэр оливын ногоон өнгийн цамцсан дээр хар өмд хэрвээ өмсөж байгаа бол дундуур нь буюу одоо нөгөө цамцныхаа доогуур цухах цагаан өнгийн ч юм уу айтмыг заавал өмсөж өгснөөрөө ерөнхийдөө уусаж өнгөний хослол сайн хийсэн юм шиг харагдана. Түүнчлэн пастел өнгийг нейтрал өнгө буюу завсрын өнгөнүүдтэй хослуулж өгөх нь хар өнгнөөс илүү оновчтой байх болно. Дараагийн стил бол спорт стил.
Олон 10 жилийн турш модноос огт гарч байгаагүй тийм ээ. За мэдээж спортын төрөл байсаар байгаа цагт бол спорт стил нь мөнх байсаар л байх болно. За ингэснээрээ энэ хүүхий маяг бол яг л классик стил шиг үеийн үед өнгөрсөн одоо ирээдүйд ч байх хандлагын нэг гэж үзэх зүйтэй болов уу. За энэ удаагийн загварын шоун дээр бол Dior брэнд яг л Олимпийн тэмцээнийг санагдуулсан тийм гоё тайзны үзүүлбэрийг үзүүлсэн болвол за харин Miu брэндийн хувьд бол цагаан өнгийн классик одоо шулуун хэлбэрийн платин дээр спорт стилийн гадуур хувцсыг өмсөн хэрнээ доогуура хай хил өмсөн байгаагаас харахад спорт стилийг ямар ч төрлийн стилтэй хослуулах нь энэ цаг үед хамгийн тренди байхныг арга гэж хэлж байгаа тийм мессежийг өгж байгаа юм шиг санагдсан. За мөн Prada дээр ч гэсэн ажиглагдсанаар платин дээр спорт стилийн гадуур хувцс. За тэгээд Kitten Heel-ийг хослуулсан байгаа нь ижил хэм маяг олон брэндүүд дээр ч давхцаж харагдаж байна. Ингэж хит хитэн брэнд дээр давхцсан байгаагаас харж одоо загварын экспертүүд энэ удаагийн трендийг гаргаж танилцуулдаг байгаа. За өдөр тутамдаа энэхүү салхины хамгаалалттай спорт стилийн айтем болох Windbreaker-ыг загварлаг өмсөх нэгэн тип хийж өгөхөд ерөөсөө офисын ажилтнууд шууд классик хувцсан дээрээ спорт маягийн гадуур хувцсыг өмсөхөд супер тренди харагдах боломжтой. Дараагийн ярих тренд бол том стил гэхээс илүүтэйгээр айтем байгаа. За энэ бол tank top буюу бидний хэлж занснаар Mac. За эсвэл ханцууг подвалк тийм ээ. За надад бол хамгийн таалагдсан tank top хаанаас ямар брэндээс байсан бэ гэхээр Stella McCartney гэх брендийн урталтай ингээ mother гэд бичсэн. Өөрөөр үнэхээр галзуу харагдсан. Маш гоё биеийн айлбар харагдсан тийм ээ силуэттэй байруу tank top-н дээр өргөн white jeans-ыг хослуулж өгсөн нь бол амар супер тренди харагдчихсан. За мэдээж tank top нь хүн болгоны хувцсны шүүгэнд байдаг айтем шүү дээ. Тэгэхээр basic буюу sphere item гэж авдаг. Layering элементийг ашиглаад tank top-ыг маш заавал өмсөх боломжтой. Энэ нь юу вэ гэвэл хоёр өөр төрлийн Mac-ийг давхарлаж өмсөд дотор талаас нь одоо нөгөө өнгө нь харагдаж ах маягаар тийм ээ. Хэрвээ би цагаан өнгийн Mac өмсөн бол гадуур нь хар өнгийг давхарлаад layering буюу давхарлсан элемент нь харагдаж ах маягаар өмсөл бас Y2K стилийг бүрдүүл эсвэл street style цаашлаад mix and match гэх аргыг хүртэл ашиглахад маш боломжийн тип байгаа шүү. Энгийн хэрнээ загварлаг харагдах боломжтой энэхүү tank top-ыг та өөрийн хэв маягтаа тохируулан маш олон аргаар загварчилж өмсөж үзээрэй. Дараагийн тренди айтем бол balloon skirt буюу бөмбөр хормой. Бөмбөр хормойны мод бол өнгөрсөн жилээс ахуулаад энэ жил хүртэл эрчээ хаталгүй орж ирлээ. Харин энэ жилийн нэгэн онцлог нь зөвхөн бөмбөр хормой буюу юбкэн дээр ашиглахаас илүүтэйгээр цамцны одоо ханд суй тийм ээ ерөнхий одоо хувцсны хэлбэр дээр хүртэл баллон буюу энэ бөмбөр элементүүдийг ашиглаж байна. За Louis Vuitton-ийн хувьд бол puff sleeve буюу том бөмбөр ханцуутай топыг спорт стилийн шорттой хослуулж өгсөн байна. За Chloe дээр бол илүү эмгтээлэг, илүү хайр татам маягаар ашигласан. Bottega Veneta дээр офисын загварт ашиглаж болох илүү формал ажил хэрэгч стилийг санал болгосон нь маш завурлаг харагдчихсан. Хэрвээ танд бөмбөр хормойтой эсвэл бөмбөр элементтэй загварыг хэрэглэхэд хэцүү санагдчихвэл ерөөсөө энгийн basic top-уудтай хослуулбал маш хэлбэр. За мөн түнчлэн минигээс ахуулаад хагас богино за бүр урт бөмбөр хормойтой юбкийг өмсгөж байгаа болвол бүсгийн төвшнгөө доошлуулж өгөх хэрэгтэй. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр яг нөгөө бүсгийн хамгийн нарийн хэсэг дээр юбкийг авчирхаас илүүтэйгээр ташаан дээрээ юбкийг тогтоож өгөх нь илүү зааварлаг харагдчихна. Хүү загвар нь та намхан биетэй болвол мини бөмбөр хормой таныг хөлийг урт өндөр харагдуулах боломжтой. Хэрвээ та өгзөгний хэлбэрээ жаахан өргөн харагдуулах сонирхолтой байвал мөн л мини бөмбөр хормойг ашигласнаар ташаа хэсэг маань өргөн харагдах ач холбогдолтой байгаа. Мэдээж эсвэргээрээ хэрвээ та өргөн таазтай шулуун одоо бэлхүүстэй болвол энэхүү юбкнээс мини хөлбраас нь татгалзаж арай урт хөлбрийг сонгож өгөх нь илүү үр дүнтэй байх болно. За үргэлжлүүлээд даваа материалын тренд руу орцгоё. За энэ үйлрэлт ч гэсэндээ дизайнеруудын брэндүүдээс хамгийн их харагдсан хэ бол stripe буюу хөндлөн босоо судлан хэ байгаа. Ерөнхийдөө бол бид нэр судалтай хээг усан цэргийн юм шиг хувцсан дээр маш их хардаг штэ хар цагаан эсвэл хүүх өнгөийг цагаан өнгөтэй хослолсон байдлаар хардаг бол энэ удаа өнгөний хувьд ерөөсө хязгааргүй маш баялаг өнгөний сонголтоор тренди болж гарч ирж байгаагаараа онцлог байгаа. За түүнчлэн хээ дээр хээг нэмэх байдлаар ашигласан нь маш сонирхолтой санагдсан.
Chanel брендийн хувьд бол сонгодог судалтай хий ашиглан тансаг мэдрэмжийг өгсөн бол Bottega Veneta брендийн хувьд бэлхүүсийг тодотгосон судалтай цамцан доор юбкийг өмсөж шинэ хувилбарыг санал болгосон байна. Мэдээж stripe буюу судалтай хийг ашиглаад хэн ч ихсэн сайхан лук бүрдүүлэх боломжтой гэж бодож байна. Энэ нь бол сонгодог болон модерн маягийн хэв маягийг бүрдүүлэх гол айтем болж өгч чадна. Хэрвээ та бага зэргийн махлаг эсвэл өргөн мөвтэй болвол энэхүү судалтай загварыг өмсөхдөө хөндлөн судалнаас илүүтэйгээр босоо судлыг сонгож өгснөөр таны бие илүү нарийнхан харагдах боломжтой. Түүнчлэн та урт сайхан хүлтэй харагдахыг хүсэж ивэл босоо судалтай өмдийг сонгох нь өөртөнтэй байж болно. Checkered hair. Үүнд л 2024 оны өвөл намрын гол тренд байсан бол энэ удаа хавар зүүнний уйлралт үргэлжилсээр байна. За Bottega Veneta дээр деним өмд цагаан цамцан дээр oversized check хэтэй хувцсыг давхарлаж өмснөө сонирхолтой стилийг бүрдүүлсэн болвол Agan Studio нь янз бүрийн өнгөтэй checkered hair хооронд нь хослуулан онцгой тийм өвөрмөц хэм маягийг бүрдүүлсэн. За Ralph Lauren-ийн хувьд ч гэсэндээ checkered hair-нуудыг нийлүүлж хит хитэн байдлаар олон төрлийн стилийг гаргаж өгсөн байдаг. За ерөнхийдөө бол энэ хүү checkered hair бид нар мэдэх Шотланд юпгны тийм ээ хэнэс гаралтай шүү дээ. За үүнээсээ ингээд алдагшаад олон төрлийн стилүүд дээр жишээ дурдах юм бол grunge хэв маяг байж болж байна. За casual мөн түнчлэн preppy стил дээр хүртэл checkered hair-г нэлээд ашигладаг байгаа. Ингээд бичлэг маань дуусах шатандаа орж байна. За тэгээд хамгийн сүүлийн тренд бол see-through буюу торон нимгэн материалаар хийгдсэн загварууд байгаа. За энэхүү see-through даавны онцлог бол биеийг нэвт гэрэлтүүлдэг онцлогтой шүү дээ. За энэ удаагийн загварын шоунаас харахад бол биеийг нэвт гэрэлтүүлж секси байдлаас илүүтэйгээр маш эстетиктэй буюу маш гоо сайханлаг ийм загварын мэдрэмжтэй айгүй романтик байдлаар илэрхийлснээр онцлог байгаа. Чивэл болон давхар нэмгэн шифон зөөлөн торон материалыг ашиглан дур булаан байдлыг илэрхийлсэн байгаа. Фенdiгийн загварын шоун дээр ч гэсэндээ see-through элементүүд маш их давмгайлж байсан. За түүнчлэн Dior, Hermes зэрэг брэндүүд layered буюу давхарсан sheer материалтай загваруудыг онцолж байгаа нь харагдсан байдаг. За эмэгтэйчүүдээр ч зогсохгүй. За эрчүүдэд ч гэсэндээ биеийн хэлбэр тодотгосон гэрэлцсэн материалтай загваруудыг санал болгож байгаа нь онцлог трендүүдийн нэг байж чадлаа гэж бодож байна. За тэгвэл өдөр тутамдаа хэрхэн болгох вэ гэвэл түрүүн хэлсэн boho chic маягийн биеийн дотор хэсэг нэвт гэрэлцсэн блоусыг өдөр тутамдаа өмсөж болж байна. За түүнчлэн зөвхөн цээж хувцас гэлтгүү доогуур хувцсан дээр ч гэсэндээ see-through материалаар хийгдсэн загваруудыг бас туршиж үзэхэд гэмгүй. Жишээлбэл layering аргыг ашиглаад үцэгний хэсгээ дадлах боломжтой. Mix and match аргачлалыг ашиглаад одоо торон өмднийхөө дотор те өөр өнгийн leggings өмсөх гэх мэтчлэн өөрийн стилийг маш олон өөр өнцгөөс нь харж баяжуулах боломжийг олгож байна гэж бас харлаа. Хавар цооны трендийг ерөнхийд нь харж үзэхэд эрэгтэй эмэгтэй айлч насны загварууд дээр бага зэргийн feminine элементүүд орж тийм ээ эмэгтэй л өнгө аяс нарийн зөөлөн шугам деталуудыг онцолж байгаа харагдаж байна. Тэгвэл бол максимализм буюу маш хурц тоод за өөрийн гадаад үзмжээрээ өөрийнхөө хэн бэ гэдгийг харуулах өөрийнхөө дотоод хүнийг илэрхийлэх боломжтой стилч нөгөө талд за модны байна гэж хэлж болж байна. Модны байна гэж харагдаж байна. За үүнээс харахад танд гоо зүйн зам руу явах уу эсвэл эрх чөлөөний зүг рүү явах уу гэсэн хоёр стилийн шугамны сонголт байгааг бичлэгийн төгсгөлд анзаарсан болов уу гэж бодож байна. Тийм болохоор танд аль тренд нь илүү тохиромжтой байна. Аль трендийг туршиж үзэхээс жоохон санаа зовж байна. Их мэдчлэн ямар бодолтой өөрн заавал сэтгэгдэл хэсэгт бичиж надтай өөрийн санал сэтгэгдлээ хуваалцаарай гэж хүсэж байна. За хамгийн гол зүйл нь бол та эдгээр бүх трендийг заавал өөр дээрээ туршиж үзэх мэдээж албагүй. Эндээс таны өөрийн одоо амьдралын хэм маяг эрхэлдэг ажил, ерөнхийдөө таны баримтлагдаг стилтэй тохирч байгаа ганц хоёр трендийг л одоо сонгож аваад энэ хавар цооны хувцснуудаа баяжуулаарай гэж хэлмээр байна.